хардаа. Сайн нагш. Сайн. За бодлого бодож чадсан уу? Юунасаа нөгөө 8 хэсэгчтэй амнасаа X-ийг ялгаж чадаагүй явах шээ. Нөгөө 5-аас баг тоо байвал тэрийг ялгах гэдээсэн шүү дээ. За. Тэрийг харин ялгаж чадаагүй. Масиога элементүүдийг уншаад тэрнээс тэр элементийн утга болгоныг тавтаж ишихгүй да. Бүгдээ нөө? Элементээ бүгдийг уншаад if гэдэг авах юм те if нөхцөл нөгөө. Тийм if гэхдээ нөгөө дарталтан дотроо хийх байхгүй бас. Тийм биш. Гэтэ биш би if гэж авсан шүү дээ нэрээ та харах уу? За тэгэж гаргачих. За тах би тас биш дээ нөгөө. Лапис. За хаалээ. Ингээд ирчихсэн. Энэ илүү. Энэ. За би танд багш дэлгэцээ ширэлчих. Дэлгэцээ ширэлчих. Жохон томсгоч. За болж байна. 8-аас бага юу гэдэг элемент 8 хүртэлх гэд B гэд B гэдэг чинь зөвхөн гарнаас унших байсан юм уу? Өгүүлбэр нь юу илээ? Өгүүлбэр нь үү? За би өгүүлбэр аваад байгаа. Яаж гаргах вэ ингэж. Эсвэл хичээл дээр өгсөн бий дөө? Тий. Эсвэл хичээл дээр өгсөн даалгавар тий? Тий тэгсэн. Stories. Лабораторийн ажлын юу гэдэг вэ? Ашигласан материал гэдэг үү? Энэ үү? Энэ дотроос нэг чинь. Энэ. Нэг хэмжээс массив шүү дээ, тийм үү? Тий. За тэгээд X-с баг утгыг тоолж ямар дугаарлаа ямар элементэд энэ төслийг хангаж байгааг дэлгэсэн тавьж харуулж шүү дээ. Тэгэхээр ингэх хэрэгтэй байхгүй юу? Энэ B гэдэг чинь илүү юм уншигдаад байгаа байна. За E гэдэг чинь 0-оос эхлээд 8. Шинэ B байх нь зөв шүү дээ. B-гээр яах гэдэг байгаа? Одоо ахш энэ би танд зүгээр юу явуулаа харуулчих уу? Үр дүнгээ. Ингээд нэг B чинь болохоор юу байхгүй юу? X юм уу? За X бол биш ээ. X уус гарнаас унгийн штэ. Тэг наазаа тий. Тэгээ B гарнаас уншаад штэ. А-гийнхаа утга нь ахгүй юу? Үгүй. Бичиглэл нь ингэж хийхгүй тэгвэл хорлоо. Тэр И гэчээд таслал тавиад ард нь А гэд хаалтан дотор И. Дөрвөн хаалтан дотор И. Биш арих нь Б-ийн оронд А гэд тий одоо яг тэр Инт А гэдэг бичсэн шиг том А бичсэн шүү дээ. Энэ тий наадах чинь байхгүй юу? Тэгээ энэндээ бас адилхан. Тий. Тэгнэ. Тэгээд А-гийн утгуудыг уншлаа. Тэгэнгүүтээ одоо энэ дээр X-с тэнцээ нөгөө B-гээ зассан гол орон нөхцөл дээрээ. Энэ дээр А гэж аав тий. Тий А. Тэгээд энэ чи А-гээ хэвлэнэ. Элементийн дугаар нь хэвлэнэ гэхээр И-гээ хадгалж авах гэсэн үг байхгүй юу? И-гээ бас хэвлэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгвэл тэгээд болно. За энэ хүмүүс хичээлдээ орж ирдгүй юу? Гэ багшаа үр дүнгээ эвлэхгүй байгаа байхгүй юу? За харъя. Буцаад очиж үр дүн дээр. Юун дээр кодон дээр очиж та. Тэгээд энэ чинь штэ. А-ийнхаа утгыг эндээс ингэдэ хэрвээ X-с бага А олдох юм бол тэр яг уу тэр элементийг хэвлэнэ гэсэн штэ тийм үү? Тэгтээ X-с бага тоон А гэд
массив элементийг хэвлэн зүйл шүү дээ. Энэ хичнээн давхар хаалтын энэ нэг л if гэж шууд үйлдэл гараад хэвлээд ах юм уу? If-ийн юм уу те нэг нь тийм байна те. Тэгээд А-ийг хэвлэн гिचингүүтээ зөв л штэ. Багтаан тэгээд энд тэнтэйг авчаа. А-ийг өмнөх. 13 дугаар мөрөн дээр. 13 дугаар мөрний print гэдэг байгаа шүү дээ. А-ийг гээд тэрний урдлынх нь наад тэмдэгч хэрэггүй шүү дээ. Одоо хэвлээ. Одоо энэ яс хэрэггүй юм шүү. Энэ байх зөв шүү дээ. Нөгөө төгсөө таслал тийм. Юу яа? Комплект хийсэн үү? Комплект хийхгүй run хийж болохгүй. Заавал комплект хий. Одоо run хий. Тэгээд 5 гэчээ. Тэр ингэ болохгүй. Ямар сони. Зүйл шүү дээ. Дахиад харуул да. Яагаад болохгүй байгаа? Энд чинь ингээд эсвэл багшаа энэ for дахиад энэ давталтын дотор орох байсан юм болов уу? Яах нэг л юм чинь. Хэрэггүй шүү дээ. Одоо чи энэ наадах чинь А-гийн утгыг уншиж байгаа байхгүй. Тэгчингүүтээ араас нь X-ийн утгыг оруулчихлаа тийм үү? Тэнгүүтээ X-с баг A байвал байхгүй болоод хэвлэхгүй байгаа юм шүү. Чи X-с баг A өгөөч. Тэгвэл ингээд өгчих үү? За ялгаагүй л дээ. Тийм утга олдохгүй байгаа болохоор авахгүй байгаа юм байна л да. Хэвлэхгүй байна. Ерөөсөө хэвлэхгүй байна. Хэвлэх үйлчлэл ажиллахгүй шүү дээ. Print F гээд X-с баг тон гээд A гэдэг. Илүү хувьд зөв шүү дээ. Зөв. Зөв шүү дээ наадах чинь. AX массив энэ зарласан. C гэдгээр тоолоор хийх гэсэн юм уу? C болохоор мэдгүй энэ C гэдэг яах гэж чадсан. Уг нь над чи яг зөв биш дээ. 0-аас эхлээд нэг нь энэ 8-аас бага. За тэгээд тэрийгээ юу яагаад X-с бага A байвал хэвлэл гэж өгсөн шүү дээ. Зөв шүү дээ. Наа чи зөв л энэ хоо. Яагаад ингэж донгосод байгаа? Утга хэвлэхгүй байна те? Тийм. Утга хэвлэхгүй. Ямар сони юм бэ? Энд А-ийг уншина. Зөв. Тэгээд А-ийг 1 2 3 4 уншчихлаа. Тэгээд дуслаа дараа нь энэ утгыг хэвлэлээ. X-ийн утгыг гарнаас уншлаа. Тэгээд нэгээс хэрвээ X-ийн утга нь A-ээс их байх юм бол хэвлэнэ. X нь A-гийн утгаас их утга А-гийн утга зөв л шүү дээ. Юуг нь ойлгохгүй байна. Наа чин зөв. Ямар сони. Өөртөө нь гарахгүй болохоор тийм байна. Чатан дээр надад яваач та би энэ дээр комплект хийгээд үзүүлэхээ. За би шууд зүгээр кофедал явуулж тээ. Харин тэг. За өнөөдрийн хичээлийн сэдвийн хүрээнд хэдүүлээ юу хий. За өнөөдөр хичээлд орж иж байгаа хүүхдээ сайн байцгаана. Их чин нөгөө лабораторийн эдгээр ажлаас лаборатори явуулах гэдэг байна. Багш 1-8 хүртэл. 1-8 хүртлээ. Чи ямар амир юм бэ? Чи бүгдээ өөрөө хийсэн юм уу? Тэгсэн багш нэгдүгээр өдрөөс хойш хийсэн. Тийм үү. За тэгвэл 1-8 хүртэл. За би хичээлийн дараа нээч за. За. За хичээлд орж ирэх хүн олгоо надад хариу хэлгээ мэдэгдээрээ гэсэн хүмүүс ерөөсөө хинч юу тавиагүй л шүү дээ. Лайк мэг дараагүй лээ. Тэгэхээр одоо хүн байгаа мó? Гурлаад хичээлд орох нь янз. Энэ хүмүүс бүр улмал цөөрөөд байна тий. Яагаад ингэж цөөрөөд байгаа юм бэ?
хэцүү байна. За энэ хин сая хорлоогийн хийсэн ажил нь юу яасан байна? Нэгээс шалгаалах тэгээд хэдүүлээ яагаах юм. Би дэлгэцэн ширэлчихье. За энэ дээр хэрвээ энэ нөхцөл үнэн бол энийг хин үгүй бол ингээд үгүй тий. За багшны дэлгэцэн ширлэцгээе. Одоохоо. За харагдаж байна уу? Шеэрлэгдэг байна гэж. Харин сая шеэр нь устчлаа. За би дахиад аваадах юм. Хачиж. Одоо харагдаж байна уу? Уншчил ах шүү дээ. Жохон дэж аа. Байтгүй юу? Байтгүй. Ой ямар тэнэг гэдвэ. За. Десктопыг. За одоо болчих. За одоо харагдаж байна. Тэгээ энэ өнгөрсөн 7 хоногт өгсөн лабораторийн эсвэл лабораторийн ажлаар өгсөн даалгаврын бодлого нь 8 элементтэй массиваас өгсөндөө X-с байгуулах утгуудыг авч хэвлэнэ гэсэн бодлого байгаа тийм үү? Байрлалыг нь хэвлэгсэн байсан. Гэхдээ зүгээр одоогийн байдлаар бол яг хуу X-с баг тоог нь яаж хэвлэж байгаа гэдгийг шалгая л да тийм ээ. За инглээ. За энэ дээр болохоор зэрэг ямар нэрийг хөөхөр за main гэдгээр нь явчихлаа save гэж. За main хэд энэ өдөр 9 70 гэдэг юм уу 9 гэж өгч тээ. 9 дэгээд хадгалаад. Башаа. Та ганцхан нөгөө нэг C-гээл ширэлцсэн юм уу? Тий. За. Одоо харагдаж байгаа шүү дээ тий. За 1 2 3 4 5 6 7 8 гэд X-ийн утга нь болохоор зэрэг 3 гэдэг чи тийм үү? Биш ээ. Энээс бага гэсэн тий. Энээс бага утгад X-с бага гэсэн чинь 6-аас бага утгуудыг хэвлэл. 6-аас бага утга хэвлэхгүй байна. Энэ яагаад энэ утгаа олж хэвлэхгүй? Энэ утгаа ерөөсөө олж хэвлэхгүй байгаа байхгүй юу? Тэгвэл ингэж л да. Ингэж яагаад гол үйлдэл хийхгүй байл да. X-ийн утгын 6 гэдэг чи. Энэ утгаа хэвлэдэг бай. Энэ давталтанд хийгдэхгүй байна энэ дотроо. Зарчмын хэдүүл адилхан X-ийн утгыг оруулна уу гэд X-ийг уншлаа. Энд X марцсан байна энэ дэр. Тэгээд X-ийг зарласан шүү дээ энэ дээр тий. Зарлаагүй биш зарлцсан. 1 2 3 4 5 одоо X-с баг утга гэдэг ингэ хэвлэлсэн байгааз. Нөгөө X-ийн хавтгыг ганаас унших гэдэг юм хийгээгүй. Энэ энд тэмдэгэ 50-г нь хавлаа. Энийг анзаарсангүй байлаа. Олгосон уу? Хорлоо байна уу? Байна багшаа. Одоо штэ харуулъя. 1 2 3 4 5 6 7 8 дахиад 6 гэж өглөө инкер X-с баг тоон 1 2 3 4 5 гэд зүг байгаа штэ. Чи нөгөө X-ийн утгыг уншааг байсан байгаа байхгүй юу? Энд дээр юу хийсэгээр энэ хараа scan F гэдэг энд X-ийг уншихдаа эндийн тэмдэг X бичиг байна. X-ийн тэмдгээ бичээгүй. Тэгээ энэ чинь нөгөө утгаа уншихгүй байсан байхгүй тий жишг утга байхгүй. Жишг утга байхгүй болохоор хэвлэгдэхгүй байсан байна. Ойлгомжтой юу? Алдаа энэ дээр энийг анзаарсангүй багшна. За. Дараагийнх нь болохоор зэрэг шинээр юу яагаад өнөөдрийн хичээлийн хувьд болохоор юу хийх юм бэ гэхээр бид нэр юу хийн 10-ийн эхний жишээ
гэд. За. За, юу яана? Презентацийн багш нь тайлбарлчихъя. Харагдаж байна уу презентацийн? Харагдаж. За. Нэг хэмжээс массив, хоёр хэмжээс массив хоёр ямар ялгаатай вэ гэхээр зэрэг нэг хэмжээс массив гэхээр бид нар дандаа хэдийн индекстэй массив хэрэгжилж ирсэн бэлээ. Саяын жишээн дээр А, И гээд дөрвөн хаалтан дотор хэдийн индекс вэ? Хэдэн хувьсгч вэ? Нэг хувьсгч байгаа зү. Одоо саяын жишээ нөгөө гэрэн даалгаврын жишээ. Тийм байна. За сайн байна. Хин орж ирсэн нэмээд ойтныг одоо бичгээ мартаа хөгтөдөө. Их баяр. Инх чи хорлоо гурал байна. Өөрхөн орж ирдгүүл юм бах та. Бичлэг гэхдээ хийгээд байгаа. Тэгэхээр бичлэгээс бол харагдаж байгаа бах те. За. Одоо хоёр хэмжээс массив гэхээр зэрэг яг уу юу байх хэвээр? Нэг мөр биш, баг нь биш, мөр баг нь хоёулаа багтсан байх хэвээр гэсэн. За тэгээд тодорхой тооны мөр багантай массивыг математик төвөж зөвлөх матрис гэж нэрлэдэг. Матрисийн хоёр хэмжээс матрисийн талаар бол өмнө Эрдэнэ багш лекц уншсан байгаа тий? Орсон. Тий. За тэгээд мөр багны дугаарыг бодвол ихэвчлэн I, J гэж нэрлэдэг тийм үү? За тэгвэл I буюу энэ мөрийн дугаар J багны дугаар болно гэсэн үг. Мөр багнаас тогтсон нэг ижил төрлийн элементүүдийн дарааллыг хоёр хэмжээс массив гэж нэрлэдэг гэдэг. За энэ хоёр хэмжээс массив болохоор ингээд хамгийн ихний одоо хоёр хэмжээс буюу two dimensional гэж байгаа тийм. За энэ дээр массив бодвол мөрийн дугаар нь 0-аас эхэлнэ, багны дугаар ч гэсэн 0-аас эхэлж байна. Тэгэхээр энэ бол 3 мөр 3 багантай массив ихний жишээн дээр харагдаж байгааз. Харагдаж байгаа үстэй тийм хүүхдүүд ээ. За энд харагдаж байна. За тэгээд англиар болохоор array of array гэж нэрлэдэг. Хоёр хэмжээс массивыг two dimensional massive эсвэл array of array гэж нэрлэх нь шүү дээ. За өшөө яг 3 хэмжээс массив гэж байдаг. 3 хэмжээс массив нь болохоор зэрэг эхлээд яг 3 хэмжээс төрөл солиовчлаа шүү дээ. Өргөнөө нь болохоор зэрэг эхнийх нь элемент индекс нь за тэгээд энэ дараачих нь гүн нь болохоор зэрэг эхнийх нь юу болчихж байгаа. Индекс дараа нь болохоор энэ өргөн нь бол одоо багнууд нь бол хоёр дахь юу индекс нь за энэ мөрүүдийн тоон болохоор зэрэг яг 3 дахь индекс нь болно гэсэн. Тэгэхээр зэрэг ихэвчлэн 3 хэмжээс массивыг бэлгэхэд A гэсэн нэртэй 3 хэмжээс массив байсан бол A гээд хаалтан дотроо I, J, K гэж голдоо. Индекс нь тэгж 3 нэрээр нэрлэдэг. За хоёр хэмжээс массивыг яаж зарлдгийг бид нэр энэ дээр харуулж байна тий. За ингээд ямар төрлийн утга авахын төрлөө зааж өгөөд нэрээ өгөөд индексгээд хоёр индексийн утгыг бичиж өгөх нь тийм үү. За ийм хэлбэрээр явцдаг. За энд массивын элементэнд хандахдаа за бид нар одоо for i тэнцэх нь нэгээс эхлээд 1 гээ тэгээд энэ баг уу тэнцүү 8 за энэ нэгээр нэмэгдээд нэгээ тэгэнгүүтээ дахиад дотор нь for гээд J 0-аас эхлээд 1 тэгээд J 1-ээс 0-аас эхлээд за J 8-аас бага уу тэнцүү тэгээд J 1-ээр нэмэгдүүл нэгэд явахаар зэрэг массив яаж уншдаг яг юм дараалал уншдаг. Эхлээд 1-р мөрний бүх элементүүдийг уншаад дараа нь 2-р мөрний бүх элементүүдийг уншиж дуусаад хамгийн сүүлд 3-р мөрний бүх элементүүдийг уншдаг байна. Одоо тэгэж бичсэн давталт бол яг ингэж ашигладаг. Ингэж ажилладаг байна. Элементэнд хандахад яг ийм дараалалаар ажилладаг байна. Энэ сум хийсэн байгаач яг энэ сумны дагуу явж уншдаг гэсэн үг байна шүү. Массивын нэрийг өчид мөрийн дугаараа бичиж баганы дугаараа бичиж давталтын дотор хийгээд өгчих юм бол яг ийм хэлбэрээр уншигддаг байна. Жишээлбэл A77 гэсэн массив зарласан дараа бол 0-аас 6 хүртэл ингээд мөр баг нь яг хуу бэлтгэх нь тийм ээ. За тэгээд энэ эхнийх нь бол мөрийн баганы дугаар нь энэ болохоор зэрэг яг хуу мөрийн дугаар энэ юуг сэтэд тавьчих. Эдгээр бол баганы дугаар эдгээр бол мөрийн дугаар гэсэн үг. За тэгээд массив эхлээд массивыг зарласны дараа бол
ийм массив үүсдэг байна шүү дээ. A00, A10, A02, A03, 04, 05, 06 гэдэг. Тэгэнгүүтээ массив утга оруулахаар бид нэр гарнаас утга оруулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг ийм хэлбэрээр утгнууд нь очиж байрладаг байна. За тэгээд ямар нэгэн үйлдэл хийсний дараа массив элементүүдийг буцаагаад тэрэнд нь хадгалал ийм хэлбэртэй болно гэсэн. За ингэж харагддаг байна. За энэ илэрхийлэлд яаж ашигладаг нь энд байна тийм ээ. Энэ юу ялгаатай нь 2 индекстэй болоо явчих чинь тийм үү. За энд байна. Одоо for 0-0-аас эхэллээ n хүртэл явна. Доторх for нь j 0-аас эхлээд m хүртэл явна гэд printf scanf гэд ингэж үчдэг байна. За энэ эхнийх нь printf a гэд дөрвжин халтан дотор dd гэхээр зэрэг эхнийх нь мөрийн дугаар ардлынх нь багны дугаар нь хэвлэгдэнэ. Өөрөөр хэлбэл EG2-ыг авж байгаа утгуудыг хэвлэнэ гэсэн үг дэлгэцэнд. За тэгэнгүүтээ гарнаас утга уншихтаа хэдэн утга уншиж чинь тэр дугаар дээр харгалзах нэг л утга тавигдана шүү дээ. Тийм үү? Тийм учраас нэг утга уншина гэсэн үг байна шүү дээ. Нэг утга уншдаг. За ингээд гараас утга оруулах үйлдэлийг ингэж хийнэ. Массив заавал яг утга оруулж өгчөж 2 хэмжээст ч бай, 3 хэмжээст ч бай, 4 хэмжээст ч бай тэрэн дээр заавал яг утга оруулж өгчөж тэр утгууд дээр үйлдэл хийнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энэ 2 хэмжээст 3 хэмжээс аль алин дээр нь адилхан байх нь. За энэ 2 хэмжээс массивын элементүүдийг хэвлэхдээ ингэж хэвлэж болно. Ингээд за тэгээд ингэж хэвлээд юу яаж болно? Энэ би юуг нэрсэн шиг нөгөө хаштыг нэрсэн байна. Хашд бичих хэвээр. Тэгээд массивынхаа элементийг эхнээс нь дуустал нь ингээд яг давталтаар зарлаад хэвлэх үйлдэлээ энэ дотор хийж өгнө гэсэн байна. За ингээд хэрвээ алгоритм хийн гэвэл яг эхлээд мөрийн дугаар дараа нь багны дугаар өчөөд үр дүнг нь хэвлчихнэ гэсэн үг. Энэ гарнаас уншиж байгаа хэсэг дараа нь үр дүнг нь хэвлэж байгаа хэсэг. Алгоритм дээр ингэж хийнэ гэсэн үг. Тийм ээ. За жишээ нь за инженерийн ангид 20 оюутан хамтдаа 6 улирал суралцсан. За тусангийн оюутнуудын хувьд дараах асуудлыг тодорхойлох шаардлага гарсан. За оюутнуудын 1-ээс 20 хүртэл дугаарсан гэж үзэх нь. За тэгвэл яг 6 мөр нь бол яг юуны дугаар болж таарах нь тийм үү? Мөрийн тоо баг нь болохоор зэрэг багны тоо болох нь тийм юу оюутнуудын дугаар болох нь шүү дээ. За тэгээд энэ дээр юу хийх гэхээр шийдэх асуудлууд нь юу байсан гэхээр тус ангийн оюутнуудын 6 улирлын үнэлгээний голч дүнгийн утгыг олно. 6 улирлын. Тэгэхээр юу гэсэн үг байх вэ? Улирал болгонд 20 оюутны авсан дүн өчгөн шүү дээ, тийм үү? Улирал болгонд. Тэгэхээр зэрэг 6 мөр дээр 20 оюутны тоог утгыг оруулна. Тэгээд EG нь бол массив элементийн дугаарыг хэлэх хувьсгч болно. KM нь болохоор зэрэг үнэлгээний голч дүнгийн хамгийн бага утгыг агуулж буй элементийн дугаарыг төлөөлөх хувьсгч. За хамгийн бага үнэлгээний голч дүн авсан оюутан хэддүгээр улиралд хэддэг оюутан болохыг тодорхойлно гэсэн үг тэрүүгээр. За тэгээд ангийн дунджаас доош үнэлгээний голч дүнтэй суралцсан ямар дугаартай оюутнууд аль улиралд энэ дүнтэй суралцсан болохыг тодорхойлох. За ийм юу байх нь шүү дээ, тийм үү? Бодлогын нөхцөл нь энэ даалгавар өгсөн байна. За тэгээд яг ABC болохоор зэрэг массив элементийн тоог төлөөлөх хувьсгч ба тоолор. За тэгээд энийг яах юм гэхээр нөгөө 6 улирлаж бид нар жишээлбэл 6 улирхэр 6 улирлын дагуу 20 оюутан гэхээр 6 гүрч нь 20 гэдэг чи хэд вэ? 120 ширхэг утга оруулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр 120-аас бага утга оруулж бодлогоо туршихын тулд яг энэ ABC-г ашиглаад байгаа байхгүй юу? Ашиглах юм байхгүй юу? За AVG буюу дундаж утга нь сум гэх юм бол нэг үнэлгээний голч дүнгийн утгаа нийлбэрийг хадгалах хувьсгч нь за хамгийн бага утга нь минимум гэж үзэх нь. За тэгээд ийм хувьсгчдыг яах вэ? Бодлогонд ашиглах нэ. За бодлого маань явж байна тийм ээ. За эхлээд яг бид нар эхний хэсгийг бол мэдж байгаа тийм ээ. Энэ хэсгийг бол за минимум утга нь мэдээж үнэлгээний голч дүн чинь бүхэл тоо утга байх юм уу? Үгүй. Тийм ээ. Тийм учраас л яг бодит тоо байна гэсэн. Тэгэхээр хөвгч тасалтай тоо гэж төрлөг зааж өгье. За тэгээд энэ дээр яг хэдэн улирлын GPA оруулах вэ гэхээр зэрэг мөрийн тоогоо оруулна гэсэн үг.
За хэдэн оюутны GPA оруулах вэ гэхээр зэрэг багны тоогоо оруулна гэсэн үг байхгүй юу? Чи өөрөөр орчуулах уу? Энэ бичгэлээр байна шүү дээ. За тэгээд тэр яах вэ? Нийт мөр багны тоогоо оруулаад тэгээд тэн дээр яг нөгөө GPA-гийн утгуудыг унших. За энэ 12-оос 18 дугаар мөр хүртэл юу хийж ийм гэхээр зэрэг энэ утгуудыг бүгднийг уншаад ганаас оруулж гэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл жишээлбэл A-ийг 4 гээд 2 гээд B-г 5 гэх юм бол 5 оюутны эхний одоо яг 2 удирлын авж байгаа яг 2 удирд авсан үнэлгээний голцтонгуудын утгыг энэ S гэдэг массив утга болгож оруулж байгаа гэсэн үг. Оруулж байгаа гэсэн үг байна шүү дээ. За тэгээд сая хэсэг бол эхний энэ одоо 12-оос 18 дугаар мөрөнд бол дандаа юу болсон? Массивынхаа элементийг гарнаас унших буюу үнэлгээний голцтонгийнхаа утгыг оруулах үйл хийж байгаа гэсэн үг. За тэгээд дараагийн 21 дугаар мөрнөөс эхлээд юу хийх гэж байна гэхээр зэрэг би нийлбэр олох гэж байна. Өөрөөр хэлбэл нөгөө дундаж үнэлгээг нь олох гэдэг байгаа шүү дээ. Тэхийн тулд бид нэр яах вэ? Нийлбэр олох хэрэгтэй. За тэгчээд бас яг хамгийн бага утгыг нь олно гэсэн үг. За тэгэхээр яг хамгийн бага үнэлгээний голцтонтой оюутан олох хэрэгтэй тийм ээ? Юун дээр? Тий хамгийн бага үнэлгээний голцтонг олох хэрэгтэй. За тэхийн тулд яг минимум утга нь олж ийн гэсэн үг. За сам гэдэгт бол нийлбэрээ олно. За тэгээд энэ дэр минимум гэдэгт хувьсгал болохоор зэрэг хамгийн ихний нэгдүгээр улиралд дах нэгдүгээр оюутны одоо дөнгө хамгийн бага гэж үзээд KM2 болохоор зэрэг мөр болон багны дугаараа хадгалаад авчиж байгаа хамгийн бага гэж үзсэн утгынхаа. Тэгчээд for гэдэг одоо эндээс массив элементээ дахиад эхнээс нь уншиж чинь. Эхнээс нь уншаад мөр багны дугаараа хоёул ингэ заагаад өгöd уншиж ш. Тэгэнгүүтээ нийлбэрээ олж чинь. Нийлбэрээ олоод тоолоороо явуулчих чинь. За тэгэнгүүтээ тэрэн дотроо нөгөө хамгийн бага утгатайгаа жишж чинь. Хамгийн ихний элементийг бага гэж авчаад бусад бүх элементүүдтэйгээ жишж байгаа байхгүй юу? Жишээд минимумоос бага утгатай элемент байна уу? Байх юм бол K гэдэг дээр мөрийн дугаарыг M гэдэг дээр багны дугаар нь халуулаад авчиж байгаа. За ингээд эндээс анзаарвал хамгийн гадна талын ногоон бол гадна талын давталт. За тэр ногоон давталтын дотор энэ улаанаар бичсэн үүрэлсэн давталт байх нь for гэсэн давталт үүрэлсэн байна. За тэрэн дотор if гэдэг оператороос яг үүрэлж авчиж чинь гэсэн үг. За ингээд яг массивынхаа элементийн бүх утгуудыг уншаад нэмээд нийлбэрийг нь олоод тоолоод за тэгээд тэндээс бүх элементүүдтэй нэгэн л бид нар бүх элементүүдтэй харьцаж байгаа учраас шууд минимум олох үйлдэл давхар зэрэг хийгээ явчихж байгаа байхгүй юу? За тэгээд эндээс яг бид нар юугаа хамгийн бага GPA би үнэлгээний голцсон авсан оюутныг одоо яг дугаарыг нь олж хэддүгээр улиралд хэддэг оюутан хамгийн бага оног авсан мэрэг энд гаргаж ирж байгаа. Дугаарыг нь олоод тэгээд тэрэн дээр минимум нь утгыг хэвлэлцэж хамгийн бага утга нь хэд гэдгийг гаргаж ирж байна. За тэгээд average гэдэг дээр яг дундаж утгыг нь олж байна. Тийм багц нийлбэрээ олоод үлдсэн дээр нь дунджийг олж ийн гэсэн үг. За тэгээд 42 дугаар бүлгээс эхлээд дахиад яг массивын элементээ эхнээс нь уншаад нөгөө нэгэнд л оруулсан утгууд байгаа шүү дээ. Тэрийг уншаад нөгөө дунджаас доогоор утгатай оюутнууд ямар оюутанд байна гэх тэр оюутнуудыг олж хэвлэх үйлдэлийг хийж байна. За тэгэхээр энэ бас үүрэлсэн оператороо хийсэн байна. Төрүүчийн ажил адилхан. За тэгээд printf гэдгээрээ яг нөгөө average дундаж GPA-гээс доош дүнтэй оюутнуудыг олж хэвлэж гэнэ гэсэн үг. За тэгээд юугаа дугаарыг хэвлээд араас нь юуг нь хэвлэж гэнэ вэ гэхээр зэрэг энд яг элементийнхаа утгыг хамгийн бага одоо дунджаас доогоор утгыг хэвлэж өгч гэнэ гэсэн үг байна шүү дээ. За ийм маягаар хийж өгнө гэсэн үг. Тэгээд үр дүнний ханаа за жишээлбэл 2 удирал сурсан 2 оюутны дүнг оруулна гэсэн байна тийм үү. Тэгэнгүүт ингээд ийм утгад оруулаад за тэгээд тэндээс минимум утганд хэдийг гаргаж ирлээ. За тэгээд хэдүү
дунд чинь 2.05 юм байна. Дунджаас доош нь 2 байна гэд ингээд гаргаад ирчихнэ гэсэн байна. За энэ бодлогыг бодож үзэх үү хэдүүлээ? Ano? За зэрэгцээл хийх хүүхдүүдээ. Тэгээ агшаа. За сүүлд орж ирсэн хүүхдүүд сайн байцгаана уу? Юу оюутны кодоо бичээрэй хүүхдүүд бичсэн байна сайн байна. Энэ Магна Баяр бичээг байна. Магна Баяр оюутны код нэрээ бичээрэй. За хэдүүлээ тэгвэл юу яа? Юугаа бичье? Кодоо бичье тэ сая. Саяын кодыг бичье. За эхлээд массивыг яах ёстой юм бэ гэхээр зэрэг юу хийх ёстой? Зарлах ёстой. За энэ дээр using the two-dimensional massive гэж тийм үү? За тэгээд одоо энэ дээр юугаа яа? Кодоо бичиж эхлэе. За бид нар ямар нэртэй массив ашиглаж байгаа вэ энэ дээр? Массивын нэр маань юу байсан бilé хүүхдүүд ээ? Санаж байна уу? За. S гэсэн массив байгаа. За бид юу хэрэгтэй юм бэ гэхээр эхлээд int гээд int. За I J тийм үү? За тэгээд нөгөө A B B C гэсэн юунууд яах вэ? Хавсагчуд хэрэгтэй. Эдгээр дандаа бүхэл тоотоо авах хэрэгтэй. За тэгээд тэрэн дээр float буюу нөгөө хөвс тасалтай бодиттой утга. За тэн дээр минимум утга бодиттой утга байх хэрэгтэй. За самын утга бас бодиттой утга байх хэрэгтэй. Тэгээд average бас бодиттой утга байх хэрэгтэй. Дундаж утга тийм ээ. Энэ маань бас бодиттой утга байх хэрэгтэй. За тэгээ хамгийн сүүлд нь нөгөө S гэдэг юу массива зарлаж өгч шүү дээ. Энэ маань 6 мөр тийм үү? 6 мөр 6 20 багтай массив гэдэг ингэ заагаад өгч чинь гэсэн үг. За массив бодлогын навцад ингэж өгсөн учраас ингэж авчихна гэсэн үг тийм ээ. За тэгээд одоо юу хийх вэ бид нар хэдэн удирлын GPA оруулах вэ гэсэн юу үг хэвдэ тийм үү. За printf за халтан дотроо хийя. За хэдэн удирлын GPA-гийн утга оруулах вэ? Массивыг ингээд ийм хэлбэрээр ашиглаж боддог гэдгийг харуулах багш нэм жишээ авсан шүү. Тэгээд ийм жишээ нэмэрхүү жишээг бол хоёр хэмжээс массиваар бодож болно гэдгийг харуулахад аваад байгаа. За тэгээд дараа нь scanf халтаа нэлээ хаалтан дотор бүхэл дор утга оруулах учраас %d тийм ээ. За энэ ард юу яах вэ? Мөрийн дугаар нь бол A гэдэг хөвсгчээр төлөөлөж авах гад байна. Агийнх нь болохоор зэрэг хэдэн оюутны GPA оруулах вэ? За энэ дээр энийг хуулчин хийдүүлээ. Та нар зэрэгцээд бичээ явж байна уу хүүхдүүд ээ? Хэдэн оюутны GPA юу утга оруулах. За зүйтэй. Зэрэгцээ бичээ явж байгаа. За тэгээд оруулах вэ гэдэг ингээд GPA-г утгыг уншчлаа. За тэгчээд одоо энэний дараа яах вэ гэхээр зэрэг GPA-гийн утгуудаа оруулаад enter тостод орсон байх хэвээр. За энэний дараа одоо яах вэ гэхээр зэрэг нөгөө массивын элемент утга оруулах хэвээр. Ямар утга оруулах юм бэ гэхээр зэрэг нөгөө S гэдэг массив чи одоо ингээд бид нар энэ хамгийн ихний 8 дугаар мөрөн дээр ингээд зарлчингууд санах ой дээр 6 мөр 20 багантай ийм санах ой үүсгэж байна. Тэгээд тэр санах ой дотор чинь одоо яг ийм 120 ширхэг хайрцаг бэлдчихнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгээ энэ дотор бид нэр одоо хайрцаг нүд болгонд нь утга оруулж бичих гээд байгаа. Тэр оруулж бичих гээд байгаа үдлийг одоо энэ давталтын оператороор хийж байгаа байхгүй 13 дугаар мөрөөс эхлээ явж байна. За тэнцэх нь 0-аас эхэлнэ. За E бол баг уу тэнцүү A гэсэн байгаа тийм үү. За тэгээд E бол нэгээр нэмэгдэнэ.
За одоо энэ дотор бид нар юу хийх вэ гэхээр зэрэг давталт. За энэ дотор дахиад давталт явуулна for одоо G-ийн утга. Багныхын дугаарыг утгыг өчгөн гэсэн үг шүү дээ. G гээд G маань баг уу тэнцүү B. За тэгээд G нэгээр нэмэгдэнэ. Тэгээ одоо энэ дотор би юу хийх вэ гэхээр давталтын тэгтгүүлдэд тодорхойлж өгнө гэсэн үг. За энэ давталтын тэгтгүүлд нь юу байх юм бэ гэхээр зэрэг за printf. За энэ дээр хоёр хэмжээс массив дээр болохоор зэрэг жоохон нөгөө хүүхдэд жоохон толгой эргэддэг. За энэ шинэ мөрнөөс олон утгад старлаж оруулах учраас юу яах вэ гэхээр зэрэг ингэж болно. Энэ нөгөө slash n гэдгээ бичиж өгнө гэсэн үг. За тэгээд s гэд массивынхаа нэрийг өчсөн шүү дээ тийм үү? Ингээд энэ дотор юу байх юм гэхээр процент d тийм ээ энэний ард нь дахиад 4.5% d EG-ийн утгыг энэ ч яах вэ? Бичнэ гэсэн үг шүү дээ. Тэнцүү. Тэгэд энэний ард нь юу бичих юм бэ гэхээр зэрэг таслал тавиад EG энэ EG-ийн авж байгаа утгыг одоо for гэдэг оператор дотор авж байгаа харгалц утга энэ дээр хэвлэнэ гэсэн үг. Мөр багны дугаарыг хэвлэнэ гэсэн үг шүү дээ. S1 S00 S01 S02 S03 гэх мэтлэнгээр хэвлэнэ гэсэн үг шүү дээ. За scanf гээд утгаа уншина. Тэрний тэгж бичсэн текстийн ард энэ утгыг унших гээд байгаа. За тэгэхээр энэ дээр юу хийх юм бэ гэхээр зэрэг хашлаа хийлээ. %f. Ягаад f байгаа вэ? Бид нар ягаад f-ийг аваад байгаа вэ гэвэл тэ? Бүхэл биш бутахаа float. За float зарж өгсөн учраас ингэж авч байгаа шүү дээ. Сайн байна. За энэний ард нь дахиад 4 хаалт тавиад g. За C++ дээр болохоор нэг хаалтанд хийчихье. Хоёр тусдаа 4 хаалтаж нэг 4 хаалтанд хийчихдэг байхгүй юу? За энэ ингээд энэ 13-оос энэ хэдүү 19 дугаар мөр бол нөгөө массивынхаа элементэн дээр утга оруулж тавьж гин гэсэн үг. Нөгөө санаахад бэлдсэн хайрцагууд дотроо утга оруулаад өгчлээ гэсэн үг. За одоо энэ дотор бид нар юу хийх юм бэ гэхээр зэрэг нөгөө юугаа хийн штэ. Юуныхаа утгыг нийлбэр олох үйлдэл хийнэ гэсэн үг. За сумма 0 гэдээ авцсан тийм үү? За одоо энэ дээр би юу гэж авъя? Минимум тэнцэх нэгэд нөгөө хамгийн ихний утгыг 0 тэгээд дахиад 0. Эхний утгыг нь их гэд авчиж байгаа. Зүгээр л хамгийн ихэнд уншиж байгаа утга л их гэд авчия. Тэгээд тэр их гэсэн утга юу баг гэд авчия. Тэгээд баг гэсэн утгаа бүгдийг яхаа бус элементүүдтэйгээ нэг бүрчлэн жишнэ гэсэн үг байна. За тэгээд энэ дээр нөгөө k тэнцэх нь 0 мөрийн дугаар m тэнцэх нь 0 багны дугаар. Баг гэж авсан элементийн багны дугаарыг яаж өгч. За тэгээ одоо энэ давталтыг дахиад бичнэ. Тэгэхээр багш нь шууд хуулаа тавьчих. Та яд хуулаа тавьсан ч болно. Хууч тавьсан юм дээрээ засвараа хийн штэ. За олон давталтын дотор бид нар юу засах юм бэ гэхээр зэрэг эхлээд энэ дээр яах вэ? Энэ дотор чи хийх үлдэн сум тэнцэх нь сум дээр нэмэх нь нөгөө S E тэгээд G массив элементээ нэмнэ. Нэгээр нэмнэ. За тэгэнгүүтээ тоолорыг нэгээр нэмэгдүүлнэ. Тоолорыг бид нэр ихэнд програмын ихэнд энэ 7 дугаар бүрэн дээр C тэнцэх 0 гэдээ авцсан. Тоолорын утгыг 0 дээр өгсөн байгаа. За одоо энэний дотор бид нар юу хийх юм бэ гэхээр зэрэг дахиад одоо нөхцөл шалганд хамгийн бага утгыг шалгах гэдэг шүү дээ. Хамгийн бага нь олох гэдэг. Тэхийн тулд яг хөхөр зэрэг нөгөө бага утга минимумаас бага утгатай S E G байна уу гэж шалгачихж байгаа. Тэгээд тийм байвал яах юм? Минимум байх юм бол энэ дээр нөгөө нэлээд олон үйлдэл учраас энэ ч бид нар юу хийж өгч нэхэр хашилт хийж нөгөө блок хийж өгч тэ эхлэл төгсгөл if-ийн блокийг хийж өгч шээ. За энэ дотор юу хийх вэ гэхээр зэрэг
минимум тэнцэх нь S гэд E G. Хэрвээ минимумын утгаас бага утгатай дараагийн элемент олдох юм бол байрын солиод минимумын оронд эхний утганы оронд дараачийн утгаа авч хадгална гэсэн үг. Өмнөх 0 дээрээс утгаа болоод 0 1 дээрх утга хэрэг бага байвал 0 1 дээрх утгаар минимумын гэсэн хасгчийнхаа утгыг сольж өгнө гэсэн үг. Тэгэнгүүтээ энэ дотор яг тэр минимум утгын өөрийнх нь дугаарыг хадгалж өгнө гэсэн үг. К тэнцэх нь E тийм үү? Таслал M тэнцэх нь G. Яг тэр EG гэсэн одоо энэ минимумд энэ хадгалсан энэ E энэ G-г тус бүрд нь ингээ хоёр хувьсгчд хадгалаад авчиж байгаа гэсэн. За энэ үйлдэл энэ давталтыг дуусна бүх үйлдэлүүд дээр давтна гэсэн үг. Бүх програмууд элементүүд дээр давтаж хийнэ гэсэн үг. За одоо бид нэр юу хийх юм бэ гэхээр зэрэг printf хамгийн бага утгаа олчлоо шүү дээ. Олчлоо гэсэн үг тий. Printf за энэ дотор нөгөө минимум юутай. За энийг бид нэр тэн дээр юу хийсэн? N гэд биччихъя да. Биш. N за minimum GPA үнэтэй голчтой GPA үхий оюутны бүхий оюутны за энэ дэр энэний оронд юу их хөхөр зэрэг 10%. D. Дугаар гэд ангилсан S. За тэгээ энэ дотор процент D дугаар нь хэвлэж байгаа. За дугаар нь хэвлээ тэгээд энд нь процент D гэд ард нь процент F байх хэрэгтэй тийм үү? F нөгөө GPS-ийн таслаас хойш 2 оронгийн наривчтай байна тийм үү? F таслаас хойш 2 оронгийн наривчтай байна гэдэг чинь яа гэсэн үг шүү дээ. 2 хөцлөг цэг 2 тийм үү F. За тэгээд энэ дээр энэний ард нь хэнийг хэвлэх юм? Таслал тавилаа. Эхлээд K M тэгээд AC минимумын утгыг хэлнэ гэсэн. Минимум утгыг хэлнэ. За ингэсний дараа доотлолт нь бид нарт юу хийх юм бэ гэхээр зэрэг шинэ бүр хэвлэлчийн зүгээр printf хост нэр мөр printf гэд энэ дотор n хэвлээд за энэ дараа юу хэвлэх гэхээр зэрэг юу хийх вэ гэхээр нөгөө дундаж утгаа олно одоо. Дундаж утгаа олно. Тэгэхээр avg тэнцүү юу болох вэ? Сумыг хувахан c. Тэгээ сумыг олчлаа. За тэгээд энэний дараа юу хийх гэхээр зэрэг printf энэ дотор юу хэвлэх вэ гэхээр зэрэг average of гэвчил да. Average of GPA тэнцүү гингүүтээ дундаж нь авъя те процент чинь за 2 оронгоор авъя. Тэгээд F за тэгээд тэрний дараа хэний утгыг хэлэхээр average утгыг хэлнэ. Average утгыг хэлнэ. За
Одоо энэний дараа бид нэр юу хөөхөр дахиад энд яг шинэ мөр хэвлэлч, хоосон мөр хэвлэлч энийг. Нөгөө ойлгомжтой байхын тулд дундуур нь юу хийгээд байл та багш нь. За одоо бид нар дунджаас доогуур дунджаас доош дүнтэй оюутнуудыг явах хэрэгтэй. Олох хэрэгтэй тийм үү? За тэхийн тулд яг үгээр дахиад давталтаа зарлана гэсэн үг. Дахиад массивын элементийг эхнээс нь уншина. Тэхийн тулд нөгөө давталтаа дахиад оруулна гэсэн үг байхгүй энэ дэр. Нөгөө давталтаа оруулна. За тэгээ энд юу шалгах юм бэ гэхээр зэрэг энэ сүүн бол хэрэггүй. За тэгээд энэ дэр нөхцөл шалгана. За ямар нөхцөл шалгах юм гэхээр зэрэг averages бага утгатай. Averages бага утгатай SEG байна уу гэж шалгачихж байгаа байхгүй юу? Шалгаад үнэн байвал нь юу их юм? Тэр averages доош дүнтэй оюутнуудыг хэвлэнэ гэсэн үг байна. За энэ дээр би олон юм бичихгүй ингээд шууд нэг хулч. За averages доош дүнтэй GPA бүх оюутнууд дугаар тэгээд юу нах вэ? Тэр утгуудыг хэвлэе. Тэгэнгүүт энэ дээр EG энэ дээр одоо яг KM байхгүй шүү дээ. Тэр яг тэр дугаар дээрх элементүүдийг одоо for дотор уншиж байгаа утгуудыг хэвлэх юм байхгүй S E G энэ элементээ хэвлэнэ гэсэн үг. Энэ та яагаад бүрэн харагдаж байна хүүхдүүд ээ? Сайн харагдахгүй байна уу? Харагдаж байна хүүхдүүд ээ? Биш төөрцөн үү? Яагаад хаа тэрсэн бэ? За юу ч гэсэн багш нь хаана явж байгаа төрсөн зэрэгцээ явах уу? Дахиад хэлэх үү? Нөө нэг сүүл нэг кофе авсан шүү дээ. Тий. Тэн дээр нь төрсөн. Хамгийн сүүлийн одоо бид нар нөгөө хуулж авахаас өмнө юу хийсэн гэхээр зэрэг дунджийн олсон байхгүй юу? Дунджийн олсон тийм үү? Дундаж GPA-г олсон шүү дээ. Тэхийн тулд нөгөө нийлбэрээ олсон нийлбэрээ тоолсон тоолортой хооцож байгаа байхгүй юу? Тэгээд average гэдэг утгыг олсон энэ 35 дугаар мөрөн дээр. Тэгчээд одоо яг дунджийн утгыг хэвлэлсэн шүү дээ. Тэгснийхаа дараа дахиад нөгөө давталтаа хуулаад тавьсан байхгүй багш нь дахиж бичихгүйгээр тэр давталтаа хуулж тавингуудаа тэр for дотор чинь нөгөө average-ийн утгаас бага утгатай элементүүд байна уу гэж хайж байгаа байхгүй юу? Хайгаад байвал нь ингээ хэвлэж байгаа энэ print үйлдэл дээр. Энэ print гэдээ хэвлэж чинь энэ одоо яг 43 дугаар мөр дээр хэвлэж чинь. Тэгээд энэ дээр нөгөө printf гээд энэ дотор юу гай нөгөө хоосон мөр хэвлээд за тэгсний дараа яах юм бэ гэхээр зэрэг хамгийн сүүлд одоо бол дахиж хэвлээд авах зүйл байхгүй. Тэгээд код чинь өөрөөр хэлэх юм бол нийт GPA-гийн дунд чинь надад дунджаас доош дүнтэй оюутнууд байна уу гэж хайж байгаа байхгүй юу? Тэхийн тулд массивын элементийг дахиад эхнээс нь уншаад энэ for-ыг хуулж тавьчаад энэ дотор нөгөө дунджаас доош утга байна уу гэдгийг хайж энэ нөхцөл шалгаж байна. 41-р мөрөн дээр. Тэгээд нөхцөл үнэн байвал энэ үйлдэлийг худлаа болвол энэ үйлдэлийг хийхгүй дараачийн элементийг уншаад байна гэсэн үг байхгүй юу? За бүгд юу яатсан уу? За ямар ч хэсэн шивэд дуусчихгүй таад. За хорлоо байгаа юм байна. Их тэмүүжин байна. Энэ айгүй цөөхөнд хүүхэд хичээл суугаад байна. Яах вэ? Би одоо бүр яахач мэдэхгүй байна. Бүх хүмүүс рүү уцаар айгүй олоолаа идэг үстэй.
Уг нь огшоо айгу олоолаа ордог үстэй. Тий, ер нь бол нийт оюутны тоо 27 байхгүй юу? Тэгээ 27-аас 6 л очиод нь одоо энэ хүмүүс яагаад хичээл суухаа болсон бэ? Ойлгохоо болоос болсон юм уу? Нэгжний боломжгүй болоод болсон юм уу? Яасан юм болоо? Би одоо бүх хүмүүс рүү уцаар ярих уу тэгээд та нар ангийн групп дээр альбомч тэгээд өглөөд ах юмаа гэдэг ли 50-нд бичээд өгөөч. Уг нь бичээд л байгаа тий. Хулан гараа ирсэн юм уу? Хулан орж ирэх юм уу? Аагүй орж ирэх юм шүү дээ. Инх чинь орж ирсэн. Энэ дахиад юу зарлцлаа шүү дээ. Карантин зарлцлаа шүү дээ тий хүүхдүүд ээ. Харин тэглээ огшоо. Ямар хэцүү юм бэ? Магна баяр инх тэмүүчин лав жаргал инх чинь хорлоо 6 хүүхдтэй. Бус нь байхгүй. Би даалтан дээр бүр хулан хий хоёул орж ирсэн шүү дээ 3 дахь өдөр. Хорлоо 2 өөр хүн орж ирэх шүү дээ. Тэрийгээр мөш мартсан байлээ. Яах вэ? Эсвэл одоо өглөө орж ид юм уу? 5 дахь өдрийнхөө өглөө 2 пар орж ирэх юм уу? Нөгөө хичээлийнхаа хуваарийн цаг 3 дахь өдөр орохоор мартаад байгаа юм бол зүгээрээ огшоо. Зүгээр нь яах вэ? Тамнэ. Ямаа хийж амжих. Одоо эх 7 хоногийн 2 дахь өдрийн 3 дахь өдрийн бидалтын цаг дээр нөгөө бидалтаа хамгаалж эхэлнэ шүү дээ. Багш бидалт нөгөө нэг миний нэг бодлого байхгүй лээ. Ямар бодлого нэхгүй байна? Би хараад юу гэсэн юм бэ? Хэдгээр бодлого үлээ? 89-ийн бин байхгүй лөө 115-ийн юу нэхгүй лөө нэг юм дутуу байсан юм аа. 89-ийн бин хаа. Тэгээ 89-ийн бин байхгүй. Энэ тоонуудын хамгийн бага ерөнхий хуваагчийг олгоно. Хуваагдагчийг олгоно. 89-ийн би юу? Тий бэн. Эм натурал тоо өгөгдөв. За тэгээд энэ гэсэн тоонуудын хамгийн бага ерөнхий хуваагдагчийг ол 89 бэн. Тийм л даалгавартай юм байна. Та багш нөгөө мүүдэл дээр оруулаагүй. Оруулсан шүү дээ харин. Харин мүүдэл дээр хараад үгүй ээ хөөе тэр хүснэгтээ доор 2 ширхэг файл оруулсан байгаа би. Тэгээ харин хин дотроо 85 бэн байхгүй. Би тэр энэ хүдрийн орчуулсан монголоор орчуулсан болохоос ш орс амын шууд оруулсан шүү дээ. Зураг 85 Б юу? Тий. 85 Б гэж байхгүй. 85 дугаар болоо өнөөсөө H гэсэн хоёр бодитоо өгсөн. Тэгээ N гэсэн натурал тоо өгсөн. Илэрхийлэл явуулгыг болно. 89 Б юм бэ? 89 Б юм уу? Тий. 32 89 Б. За тэгээд хамгийн хэрэг хуваагч болох алгоритмын зохио юу? Алгоритмыг ашиглаад юу хийх байхгүй юу? Евклидийн юу? Хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олно. N тоонуудын хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олно. За тэгээд болохгүй 89-ийн би юуг нь юун дээр тавилт. Зургийг аваад юун дээр тавьчих. За энэ юу гэдгүүлээ? Teams дээр тавьчих. За бодлого шивдсэн үү хүмүүдээ? Шивсэн. За асууж үзэх үү? Алтаа тагт. Алтаа тагт. Арилчтай хөө. За үзье. Энэ дээр чинь эн чинь 10-ийн жишээ нэг үзтээ. Жишээ нэг 11 жишээ. Энэ жишээ нэг нь нэг гэсэн нэр өгөх. За багш нэр өгөөд хадгалаах юм. К тэнцэх нь 0, М тэнцэх нь 0 гэдэг нь алдаа болгоо юм уу? Минимум утга зарлаа үсттэй. Зарлцсан штэ.
За тэгээд эслэл. Тэгээд нөгөө багшаа инт гэдэг дээр нөгөө К гэж оруулаагүй. Өдөрт энэ чинь юу штэ? Энд зааж өгөөгүй мартсан байна. Тэгвэл энэ KM-ийг өгөх нь тийм үү? KM-ийг энд өгнө. За энэ дээр нэмэх нь шүү. Тэгээд танихгүй байна. Тэгээд ингэж байгаа юм байна. За. Комплект хийчихлээ шүү дээ одоо. За одоо бид нэр яг массивынхаа хэдэн GPA-гийн утга оруулах вэ гэж байна. Гарч ирж байна одоо. Дэлгэц харагдаж байна уу гэдэг? Харагдаж байна уу гэж. За тэгвэл энэ дээр шууд яа л та. 2 улирлын 3 оюутны дүнг оруулна гэдэг. Ингэж үгүй. За S00 гэхээр нэгдүгээр оюутны нэгдүгээр улирлын дүн гэсэн үг. За юу гэдэг энэ дээр 2.264 үгүй те. Хоёрдугаар оюутны нэгдүгээр улирлын дүн одоо хоёр дахь оюутан гэсэн үг шүү. Нэг арийнх нь индекс нь нэг болоод байгаас тэр бол хоёр дахь оюутан гэсэн үг. За 3.0 гэ те. За тэгээд хоёрдугаар нэгдүгээр улирлын 3 дахь оюутны дүн. За 4. За тэгээд 4 дахь оюутны дүн болохоор зэрэг яг уу 1.8 гэд ингээд үгүй. За одоо 2 дугаар улирлын дүн. S10 гэж байгааз тэгэхээр зэрэг 2 дугаар улирлын эхний оюутны дүн. Эхний оюутан болохоор зэрэг 1-р улирлаа 2.64 сураад 2 дугаар улирлаа болохоор магадгүй 3.2 сурсан бай тээ. За 2 дугаар оюутны 2 дугаар улирлын дүн 1.9 байг. 3 дахь оюутны 2 дугаар улирлын дүн 2.8 байг тийм ээ. За одоо 4 дахь оюутан болохоор зэрэг хэд эдгийн 1.6 ч гэдэм юм байг. За одоо 3 дугаар улирлын дүн. 3 дугаар улирлын эхний оюутны 3 дугаар улирлын дүн бол яг уу 3 2 4 0.9 гэдэг юм чинь. За ингээд дүн оруулчлаа. Одоо тэгэнгүүт хамгийн бага GPA нь 0.9 буюу хэдгээр оюутан байх нь вэ? 4 дахь оюутан 3 дугаар улирлдаа хамгийн бага оног авсан байна. GPA хийсэн байна гэж гарч ирж байна тий. За тэгээд дунджаас доош дүнтэй GPA бүх оюутны дугаар бол энэ. Ийм дүнтэй ийм энэ дугаарт байрлах энэ улирлууд байх нь шүү дээ. Дунджаас дагуур нь 4 дахь оюутан 1-р улирлдаа таарууд үнэтэй байсан байна. Дараа нь 2 дахь оюутан 2 дугаар улирлд таарууд үнэтэй. Дараа нь 3 дахь оюутан 4 дахь оюутан бас 2 дугаар улирлд. За тэгээд 2 дахь оюутан 3 дугаар улирлдаа хамгийн сүүлд нь яг 4 дахь оюутан 2 дугаар улирлдаа таарууд үнэтэй сурсан байна. Ингээд гаргаад ирж байгаа. Дугаарыг налаа гаргаад ирж байгаа юм зү. Зүг байна уу? Болж байна уу хүүхдүүд ээ? За 10 дугаар лабораторийн ажлын нөгөө Moodle дээр байгаа даалгаврыг харсан уу? Харсан багш. За тэн дээр болохоор зэрэг pointer буюу заагч ашигласан байгааз. Заагчийн тухай Эрдэнэ зурагч лекц орсон уу? Орсон. За тэгээ заагч яадаг гэж байна? Заагчийн онцлог нь юу гэж байна? Заагч нь болохоор нөгөө тухайн яг зүйлийнхээ болохоор хаягаар нь хандаж хаягаар нь хандаж утгаа авдаг гэх юм уу яг ингээд хаягаар нь хандаж яг ингээд утгаа авдаг яг зөв баггүй хаягаар нь хандаж утгаа авдаг. Тийм байна шүү дээ тийм үү? Хаягаар нь хандаж утгаа авдаг. За тэгээд тэр юу болохоор зэрэг яах вөхөр одоо бол бид нар хөвсгчээр хандаж хийгээд байгаа шүү дээ.
Одоо шиг S гэсэн массив гэж зарлаад S гэсэн массиваараа хандж хийгээд байгаа биз. Тэгэнгүүт нөгөө заагч болгоо заагаад өгчхөр зэрэг тэр бол нөгөө элементийнхаа хувьсгчийнхаа нэрээр биш тухайн хувьсгч хэддгээр одоо хайрцагт барилж байгаа хаяг байна. Хаягтай байна. Тэр хаягт нь хандаж үйлдэл хийдэг л гэсэн үг. Тэгээ тэнд бол бичиглэлийн хувьд бол яг хуу жоохон зөрүүтэй байдлаар бичигддэг. Тийм байгааз тэрийг анзаарсан уу? Ааха. Тийм хэлбэрээр тэгэхээр хаягаар нь хандаж хийх бол яг хуу ер нь бол заагчийг бол айгүйх юунод программистууд одоо мэрэгжлийн программистууд заагч ашигладаг, нэлээх ашигладаг. Тэгээд яг хуу нөгөө юугаа заагаад өгчингүүтээ хаягийн заагаад өгчингүүтээ хаяг руу хандаад ахаар олон одоо хувьсгчийг ингээд бүр нэг бүрслэн зааж өгөхгүйгээр тэр юуны дагуу яг хуу хаягийнхаа дагуу хандаад ашиглаад иж болдог тийм гол тийм онцлог нь ерөөсөө тийм онцлогтой юм шүү. За энэ бодлогоны хувьд бол амархан байгаа үстэй. Энэ бол амархан бодлого нөгөө бичиглэлтэй болохоос биш. Зарчмын хувьд бол энийг яах гэж багш нь юу яасан гэхээр ийм жишээ авсан гэхээр нэгдүгээр амьдралд ойрхон байх гэж, хоёрдугаарт нөгөө ганаас утгын уншдаг хэсэг нэг давталттай. Нэг хэсэг үйлдэлийг хийхэд дахиад яг уу давталт массивынхаа элементийг эхнээс нь уншихын тулд дахин давталт зарладаг. Яг уу сайн ойлгохын тулд юу хийж өгсөн бэ гэхээр зэрэг юу яасан? Давталтыг ашигласан байх нь. 2-3 удаа давталтаа дуудаж ашигласан. За ийм жишээ хийсэн байгаа. За тэгээд юуг болохоор зэрэг одоо бид нэр юу үр дүнгээ яачлаа шүү дээ тийм үү? За энийг бол ингээд шивж үзэж болно. Тэгээд даалгаварт нь болохоор би юу өгөх гээд байна гэхээр хамгийн өндөр үнэлгээний голчлон авсан оюутны хэдгээр удирдах хэддэг оюутан болохыг тодорхойлох. За тэгээд үнэлгээний голчлонгийн ангийн дунджаас дээш дүнтэй хэдэн одоо оюутан байгааг яах юм? Тодорхойлох. За ийм үйл энийг тэгэхээр засна гэсэн үг байна шүү дээ тийм үү? Дунджийг олж байгаа хэсэг бол тэрчгэрээ үлдэх нь шүү дээ. Тэгээд дунджаас дээш байгаа хэдийг гэдгийг олно. Хэд байгааг тоолно. За тэгээд хамгийн өндөр буюу хамгийн их утгыг олно гэсэн үг шүү дээ. Хамгийн их утгын өндөр одоо үнэлгээний голчлонтой оюутан яг саяхан шиг хэддэх оюутан болохыг яах вэ? Олж олно гэсэн үг. За даалгаврын хувьд бол ийм юу байх нь шүү тийм үү? За тэгээд хэдүүлээ нөгөө юу руу орж үзье л да. 10 дугаар хичээлийн лабораторийн ажлыг байна. Энд байна. За энэ дээр болохоор зэрэг яах вэ гэхээр энэ чи жишээний хувьд бол энэ чи юу хийсэн байгаа? Функц ашигласан байгаа. Хоёр дараалал тус бүрийнх нь хамгийн их утгатай элементийн хамгийн эхний байрлалаас хойш элементүүдийн утгуудыг 0.5 гэсэн утгатай болгох гэж байгаа байхгүй юу? За тэгээд энэ дээр яг уу read элемент унших гэсэн хэсгийг нь ийм функц болгосон байна. За энэ дотроос нь одтой нь болохоор зэрэг ямар төрлийн хувьсгч байдаг лээ? Од ичсэн байгаа нь. Заагч шүү дээ тийм заагч. Тэгэхээр len гэдэг нэртэй заагч, mos гэдэг нэртэй заагч ийм хоёр хувьсгч явах нь байна. Энийг энд ашиглах нь байна. За define as яадаг гэлээ өгтүүдээ. Энийг сонссноо.
define болохоор багш тогтмол. Тий. Өөрөөр хэлбэл S гэдэг хувьсагчтай дайралтвал 100 гэсэн утгыг гэж ойлгоно гэсэн үг. Хизээ S гэдэг хувьсагчтай дайралтанд A-ны утга 100 юм байна гэж шууд ойлгоно гэсэн үг. За тэгээд массивынхаа хэмжээг өгөөд хэдэн элементтэй вэ гэдэг энэ хэдэн элементтэй массив байна. Юу хоёр хэмжээстэй нөө нэг хэмжээстэй нөө? Нэг хэмжээстэй байгааз нэг индекстэй шүү дээ. Тэгэхээр зэрэг нь яг уу гарнаас хэдэн ширхэг элементтэй байхын утгыг гарнаас уншаад за тэгээд тэр нь явах хэвээр тэр утга хүртэл массивынхаа элементийн утгуудыг явах хэвээр уншна гэсэн гарнаас уншна гэсэн. За элементийн утгыг яах вэ гэхээр зэрэг өөрчлөлт хийх гэсэн change elements гэсэн бас нэг функц. Энэ функцээр болохоор зэрэг ямар юу яах юм гэхээр зэрэг max гэсэн хувьсагчид хамгийн ихний элементийг их гээд авчиж. Тэгэнгүүтээ энэ дээр яг max index гэдэг хувьсагчдаар энэ элементийн 0 дугаарыг хадгалаад авсан гэсэн. За тэгээд хэрвээ яг for массивынхаа элементийн бүгдийг нөгөө ихийг олох гэж шалгаж штэ. Хамгийн их элемент нь аль вэ гэж шалгаж байгаа байхгүй. Тэгээд шалгаас саяхан шиг одоо их элементийн утгыг нь max гэдэг хувьсагчтай хадгалж аваад дугаарыг max index гэсэн энэ хувьсагчтай хадгалж авч энэ хувьсагчийн дугаарыг. За тэгээ одоо эндээс яг үхэр зэрэг max index-тэй нэгийг нэмээд хамгийн их элемент батсан байгаа шүү дээ. Тэр хамгийн их элементийн утга дээр нэгийг нэмээд дараагийн элемент рүү шилжинэ гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр их утгыг нь яа гэсэн бэ 0.5-аар ингэсэн ба шүү дээ. Энэ араа хамгийн их утгатай элементийн хамгийн ихний байрлалаас хооших элементүүдийг нь 0.5 болгосон тийм үү. Тэгэнгүүт хамгийн их элементийг max index гэдэг дугаар дээр хадгалсан байгаа шүү дээ. Энэ дугаар дээр нэгийг нэмэхээр дараагийн элемент нь болчихно шүү дээ тийм үү. Тэгээд дараагийн элементээс хооших бүх элементүүдийн утгыг энэ 0.5 болгож өгч байгаа юм. Энэ. За тэгээд энэ дээр элемент хэвлэх массив элементүүдийг хэвлэх гэсэн функц байна. Энэ функц болохоор зэрэг яаж юм? Бас массивынхаа элементийг бүгднийг яах хэвтэй. Дэлгэцэн дээр хэвлчихэж байгаа байхгүй юу? Таслаас хойш 3 орны наривчлаагаар. За тэгээ үндсэн функц маань яаж ажиллаж байгаа гэхээр зэрэг A, B гэсэн хоёр массив зарлчихж байгаа. Хоёулаа 100 элементтэй гэсэн үг хана тийм үү? За тэгээд N гэдэг нь болохоор зэрэг бүхэл тав утга. За тэгээд яг үхээр эхлээд массив элементийг уншина. N-ийг хэд гэж өгнө? 5 гэж өгөх юм бол 5 элементтэй массив. M-ийг 6 гэх юм бол 6 элементтэй массив болно гэсэн үг шүү дээ. Тэгээд энд нөгөө change elements гэдэг функц ажиллуулангууд элементийг авах үгтэй. Өгөөд эндээс яах вэ? Нөгөө массив элементүүд руусан яасан гэдэг байна. Юу болсон бэ хүүхдүүдээ байна уу? Байна шээ. Энд ээжтэй юм байна. Ээжтэйгээ ярьсан юм ярьсан гинэ. За уучлаарай. За би айгу дундуур нь орцсон. За тэгээд энэ хараа нөгөө анзаараараа хүүхдүүдээ read element гэдэг функцийг дуудаад тэгээд change element гэдэг функцийг дуудаад хоёр удаа дуудсан байгааз яагаад тэгэхээр эхнийх нь A массивын хувьд дараагийнх нь B массивын хувьд элементийн утгуудыг хоёр массивын элементтэй гарнаас уншаад дараа нь хоёулынх нь утгыг солиод тийм байгааз тэгээд хоёулынх нь утгыг буцаагаад хэвлэж байна. Үндсэн функцүүд ерөөсөө л ийм хэсгээс бүрдэж байна. Тэгээд энэ үндсэн функцээр хийх үйлдэлүүдийг өмнө нь ингээд функц болгоо бичсэн. Байгаа байхгүй юу? Бид нар түрүү функц үзсэн шүү дээ. Тэр функц дээр бол энийг ингээд тодорхойлсон байгаа шүү дээ. За тэгээд 5 элемент гэдэг юм бол 5-ын утгыг уншаад 3 гэх юм бол 3-ын утгыг уншаад тэгээд тэрэн дотроос яг уу нөгөө хамгийн их утгыг нь олоод хамгийн их утгаас хооших хэдвэр элементүүд магадгүй одоо энэ хэмжээ энэ хариун дээр одоо жишээлбэл эхний хоёр элементэнд эхнийх нь 1 дараагийнх нь 2 дараагийнх нь 3 гингүүд сүүлийн хоёр нь 1 байгааз тэгэнгүүт 3-аас хооших элементүүд гэсэн үг шүү дээ. Сүүлийн хоёр элементийг 0.5 болгоно гэдэг энэ болгоцсон байгаа шүү дээ. 0.5 болгоо хэлсэн. Та энэ кодыг шивэд үзээрэй заа юу? Шивэд ажиллууланд үзээрэй.
За тэгээд дараагийн энийг яг энийгээ дуурайлгаад энэ нөгөө жишээг нь тэр кодон дээрээ энэ кодоо шивж үзэнгүүт тэр кодон дээр өөрчлөлтгээд даалгаврыг хийчихнэ гэсэн үг шүү дээ. К гэсэн утгаар юм уу? Бүх гишүүдээс бага биш утгатай байх эхний элементийн утгыг К-гаар солигдож байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг яг нөгөө 0.5-аар солигдоод байсныг К-гаар солино гэсэн үг. Тийм хэлбэрээр бодно гэсэн үг байна шүү дээ зарчим нь. Ерөөсөө бэлэн код өгсөн тэр кодон дээр та эдийг юу яа гэдэг шүү дээ тийм ээ. Жоохот өөрчлөлт хийгээд энэ кодоо буцаагаад ашиглаад туршаад үзээл гэсэн даалгавар өгсөн байна. Тэгээд миний өгж байгаа даалгавар болохоор саяын тэр юу байгаа шүү дээ. Хамгийн их өндөр үнэлгээний голчтой авсан оюутны хэдгээр удирлын хэддэг оюутан болсныг тодорхойлно. Тэгээ үнэлгээний дунджаас дээш ангийн дунджаас дээш дүнтэй хэдэн оюутан байгааг тодорхойлно. За ийм л юу хийх хэрэгтэй нөхдүүд ээ. Даалгавар хийх хэрэгтэй. Өнөөдрийн ярьсан хоёр хэмжээс массивын талаарх юмыг ойлгосноо нөхдүүд ээ. Ойлгосон гэж. Ойлгомжтой байгаа зү. Тэгээд яг ингээд ер нь бол дараагийн бие даалтын ажлаар урлагийн бие даалтын ажлаар бол нэг хэсэг бодлого нь хоёр дандаа массивтай бодлого, хоёр дахь бодлого нь функцтэй бодлогод байгаа. Тэгэхээр зэрэг та хэд минь одоо бол хоёрдугаар бие даалтаар юу хийж байгаа шүү дээ дандаа давталт. Дан болон давхар давталтуудыг ашигласан бодлого бодож байгаа. Тэгэнгүүтээ юун дээр болонгуудаа 2 дугаар 3 дугаар бие даалтаар болохоор зэрэг массив болон нэг хэмжээс чийж магадгүй хоёр хэмжээс чийж магадгүй массив тэгээд функц ашиглана гэсэн үг. За тэгээд ийм 3 бие даалтаа хийж дуусна гэсэн үг. Одоо 11-р хоногийн 10-р хоногт энэ 7 хоног чинь 11 12 дугаар 7 хоногт би явцын шалгалт авна. 20 дугаар шалгалт авна. Тэгээд 12 дугаар за боли 13-т авъя. 12 дугаар хоногт нөгөө бие даалтаа юу штэ хамгаална штэ. Бие даалтаа хамгаална. Тэгээд 11 12-т заавал 12-ыг хүлээхгүйгээр 11 12 дээр бие даалтаа хамгаалчих. Тэгээд дараа нь юун дээр 13 дугаар хоногт явцын сарлаа аваад 2 дахь сарлаа авангуудаа тэгээд юу яана гэсэн үг шүү дээ. 13 14 дугаар хоногт 2 дугаар бие даалтаа хийгээд 14-д хамгаалж дуусгах байх шүү. Яагаад гэвэл өнгөрсөн улирлын одоо туршлагаас харахад бол өнгөрсөн улирлын жирчгээрээ онлайн явсан шүү дээ. Нөгөө өнгөрсөн хавар гэсэн үг шүү 20 оны хавар. Тэгэхээр зэрэг улирал дуусахад 16 дугаар хоног дуусахад зэрэгцээд улирлын шалгалт авчижсэн шүү. Тийм болохоор улирлын шалгалт баг сүүлийн 70 оноо гарахад зэрэгцээл улирлын шалгалтаа авах байх шүү. Тэгэхээр та эдмийн жоохон бодлого бодгол хэрэгтэй байна да. Энэ баяр магнаа юу явуулах вэ? Даалгавар явуулах нь надад. Эхний лабораторийн ажлын даалгаврыг явуулна. За би тэгвэл энэ игчин бие даалтад лабораторийн ажлуудаа явуулъя гэсэн байхгүй. Тэгэхээр би 11-р хоногийн дуустал 1-ээс 8 дугаар ажлыг бүгдийг би нээчихье. За юу. Тэгээд тэрэн дээр даалгавраа явуулаарай. Даалгавраа хийгээд явуулчихъя за. За асуулт байна уу хүүхдүүдээ? Та хэд бодлогоо бодмоор байна да. Гэрийн даалгавраа хиймээр байна да. Асуух зүйлээ л асуучих одоо. Чи арих юм уу? Багшаа. Энэ семестр хэдэн 7 хоногтой нийт? 16 7 бүх улирал 16 7 хоногтой шүү. Тэгэхээр 16 дугаар 7 хоногт улирлын шалгалт авагдах магадлал маш өндөр шүү л гэж хэлж байгаа хгүй багш нь. Бид нэр 15 ажил хийнэ. 15 7 хоногийн лабораторийн ажлыг гүйцэтгэж дүн авах хэрэгтэй. Тэгчээд 16 дугаар 7 хоногтой болохоор зэрэг нөгөө юу хийнэ? Нөгөө хурдан бичлэгийн нэг програм ашиглаад хурдан бичлэгийн програм жоохон дасгал хийгээд
ямар хурдтай хийснээ надад бичиж үзүүлэе. Тэгээ линкээ явуулаад тэгээ 16 дугаар лабораторийн ажил дээр бол бодохгүй зөвхөн нөгөө хурдан бичлэг дээр жоохон дадлага хийх юм шүү. 13-аар бичдэг. Тэгэл энэ үлрэл дуустаад одоо цаана нэг 5-7 хоногийн 5 хичээл лээ да хүүхдүүд минь. 5 хичээл 2 бие даалт 1 сарил байна. Явцын сарил байна да. Тэгээд 5 6 нөгөө юу байгаа шүү дээ. 5 өөрийгөө сарих тест байгаа. Тэрийг өгнө. Би баттах шалгалт авах болио болий. Зүгээр л та хэдэн лаборатори ажлаа хийлгээд хийгээл явуулаад бай. Тэгээд л болъё. За. За тавг жаргалд асуулт байна уу? Их баярт асуулт байна уу? Байхгүй гэсэн. За. Магна баярт асуулт байна уу? Байхгүй гэсэн. Чи ойлгож байна уу? Гайгүй. Гайгүй юу? За за. Гайгүй гэж бодлогоос ч харчин л та. За. Тий. Тэгтээ хүний бодлого хуулж явахгүй шүү. Өөрөө бодож явуулна. За. За. За тэгвэл өнөөдрийн хичээлийг ойлгомжтой болсон гэж үзээд хичээлийнхаа цагийг дуусгах уу? Дараагийн 7 хоногт 3 дахь өдрийнхөө орой 8-аас 6 цагаас орох юм уу? Хүмүүс би 7 дугаар бардаас хичээлтэй байсан баха тий? 3 дахь өдрийн эдээс 6-аас 6 цагаас өнөөдрөх шиг ингээд Тэгээд хараагүй байна. Хин амжихгүй байсан те их хоёр. Тий. Эсвэл 5 дахь өдрийнхөө 2 дугаар бар дээр орох уу өглөө? тэгэхээр агшаа хичээлтэй. За. Олны бодохгүй 20 цагаас. За тэгвэл 3 дахь өдрийнхөө 20 цагаас уулзъя. За. За баяртай. Баярлалаа. За баяртай. Хичээлдээ идэвхтэй оролцсон та нарт баярлалаа. Одоо би л ярьлаа л да. Гэхдээ явах вэ? Этакса. За баяртай.